Би сая нэг юм анзаарсан одооны хүүхдүүд картон гэж мэддэггүй юм байна лээ. Ах нарын нь үздэг анимашн чанал байсан байхгүй юу? Өнөөхөө сабпэйж лайк дарна гэхгүй ч андаж байгаад үздэг байв. Энэ удаа манай үеийн домгуудын нэг Ben 10 зурлаг ярихаар бэлтгэлээ. Тэгээд саб лайка харж байгаа цааш нь үргэлжлүүлэхээ шийдэн дэхөө. Нэрээ бас манай сүгийг дэмжин доношинх боломжтой шүү найзуудаа. Ингээд 1-р анги. Манай цувралын гол дур Ben 10-ийн хүү онгоц нисгсэн шигэ хичээлээ дарахыг хүлээцсэн. Хонх дуруугүй юу зуны амралт эхлэх болохоор их догтлолтой байлаа. Ингээд хонхч дуурж гарч ирсэн өргөн нарийн хоёр нөхөр нэг жаалыг дээрлэхэж байдаг. Ben маань түүнийг зүгээр орхи гэд өнөө хоёртой ч үзэхнүү гэсэн өөрөө модноос өлгөгдөө дуусав. Удалгүй Ben-ийн өвчөрч зуны аялалдаа дагуулan гарах нь тэрэ. Тэгсэн Ben-тэй хизэнээс хил ам таардаггүй Gwen гэж үейл нь бас явж байна шүү. Өвөн Gwen-ийн ээжийг синхруулж зуны аялалдаа дагуулж явахаар болсон юм ад та янз нь. Оройн манайхэд буудалцгааж өвөө дүүрэн үт гаргаж ирээд оройн хоол гэхин тэрэ. Уг нь их уурглаг бейд сайн гэж бодсон юм шиг байгаа. Харин манай хоёр юу гэж идэх үү? Тал тоглоом наадам өгөөдөл нэг л явцгүй байхаар нь Ben маань ой мод руу яваад өглөө. Энэ үеэр сансарт Wilgax гэж нөхөр нэг сансрын хөлгийг хөөгөөд явж байх ба. Би Omnitrix-ийг заавал авах ёстой. Наа түлгээ устдаг гэд буудалцаж гарав. Хөөгдөж явсан хөлгөөс нэг бөөрөнхий зүйл дэлхийр унаж байхын тэрэ. Энэ үеэр нь Ben маань ойд хийцгүрсэн шигээ явах бөгөөд нүдэн дээр нод харавхан тэр. Гэтэл өнөөх нь гэнэт чиглэлээ өөрчилж Ben-ийн урд газарчглаа шүү. Ben маань чохорхож ойртоод үдсэн дотроос нь гэрэл цацруулсан цаг гарч ирж байна. Шууд л манай хүний бугуунаас зүүгчгээ салж өгдгөө. Санаандгүй нэг дүрс гарч ирэхээр нь дарсан Ben-ийн бүх бие бүхэлдээ шатаж хар гаргийн бийт болсон байлаа. Эхэндээ айж тэрүүгээр нэг юм болсон ч өөрөө гал болсон байгаагаа ухаарад бүр тэрүүгээр нэг галаар тогловоо. Ойлгомжтой галаар тоглохоор гал гарна шүү дээ. Харин ойд төмөр гарсан карсан өвөө Gwen хоёр ч ямар нэг болгоомжгүй сахилахгүй амтан гал тавьсан бололтой. Гэт Ben-ийг санаж яаравчлан ойн зүг явлаа. Төмөр гарсан газар очиод Gwen маань гал унтрааж явсан Ben-тэй таарлаа шүү. Юу гэж Ben-ийг гэдгийг мэдхүү тэрүүгээр нэг орилж ураад сүүлдээ гал унтраагчаараа дайраадхан тэрэ. Ben маань харин тоож байгаа юмгүй бэл байна штэ гэснээ уяалаа хөөргөн шоглоод итгэхэд бэрх хэдий ч эргүү уяалаа гэдгийг ойлгов. Удалгүй өвөнчөрч Gwen-ийг бодвол Ben-ийг гэдгийг хурдан ойлголоо. Ингээд өвөгийн заавраар ойд гарсан төмрийн урдаас ахин гал тавьж цурманд оруулан унтраав. Буцаж машин дээрээ ирээд юу болсон талаар ярьж энэ хിവэрэ үлдэхүү гэж санаа зовж байсан. Сая нэг цагны цэник дуусаж буцаад Ben боллоо. Сансар дараа Wilgax өхөнгөө алдсан байх бөгөөд Omnitrix-ийн араас тулаанч рофтоо явууллаа шүү. Тэр нь солир унсан газар ирж үзээд ойг шалгахаар жижиг рофтуудаа явуулдаг. Нөгөө талд нь Ben-ийн өвөөч ойг шалгахаар явхвал Ben маань цагаа оролдож байгаад энэ удаа нохоо зэг шиг амтан болоод өглөө. Хараагүй хэдэж дулаан мэдэрдэг тул тэр хүндээ Gwen-ийг шоглцоход ойр уу яваадаг. Энэ үеэр нь Ben жижиг рофтуудын нэгэнтэй таарч өөрлөн дайрахт нь устгаа таялаа. Цагны ч цэник дуусаж буцаад Ben болсон ахаад нэг гарч ирж байна. Gwen харин ирээд өнөө рофтыг чинь хурцтай таялаа шүү. Манай Gwen-с тэгж байгаад нэлээ Монгол ажуумаа авраа ялгардаг да. Буцаж машин дээрээ ирээд өвөөгөөсөө 5 салаа боо хүртнэ. Тэгсэн ч Ben маань нэлээд цагаа ойлгосон байх бөгөөд цагийг эргүүлэхэд 10 харын байцгүй болдог юм байна лээ. Магадгүй би энийг ашиглаж хүмүүс тусалж чадах байх гэж байна. Энэ үеэр нь станцаар аялагчид руу робот дайрж байна гэх мэдээ ирж манай гуравч туслахаар явдаг. Ben маань энэ удаа цагаа эргүүлж байгаа дарсан алмазан толгойтой нөхөр болоод тоглоо шүү. Тулаанч робот харин аялагчдын кемп руу дайрж байх ба Omnitrix-ийг илрүүлсэн даруйдаа Ben лүү дайрч эхэлдэг. Тэгээд ямар тулдаж чадах биш нэлээд гөвшүүлж байсан Gwen дээр харин мод унах гэж байхад нь аварнаа. Энэ үед нь тулаанч робот Ben-ийг барьж авах ба манай хүн алмазаа ургуулад төмрийн зүсчдэг. Ингэж чадвараа ойлгосон Ben маань "Ой, чи ийшээ буудаад га" гэж захиалга хийж буудуулаад тэрийг нь ойлгоод өөрийг нь дундуур нуваагаад таялаа. Ингээд хүмүүсийг аварч Ben маань тэр хүндээ баярлаж байгаа зогтаад алга болвоо. Маргааш өглөө болоход Ben байхгүй байх ба бүр цаанаас утаа манруулсан амт ирж байна шүү. Энэ харин биетэн флашл гэсэн үг бөгөөд тэрийг нь ашиглаж өргөн нарийн хоёроос өшөөгөө авчээд та янз нь. 2-р анги эхлэхэд Ben маань галзалуу олчихсон нэгэн гэр бүлийг аварч байгаагаар гарна. Энэ үеэр нь дэлгүүр дээрэмцэн хэрэг гарах бөгөөд Ben ч өвөөгийнхөө машиныг галзчихалгүй дээрэмчдийг гүйцэв. Машиныг онголдуулаад хан руу харуулаад жоохон томорч байсан цагны цэник дуусаад Ben маань дөрдөө орчихсон зогсож байна. Азар цагдаа нар ч ирж манай хэд явцгаав. Дүр солигдож нэгэн байр түрээслэгч өөрийн түрээсэлдэг байрандаа ирэх бөгөөд тэнд нь анимог их нэлээд бүтэхгүй барай эрдэмтэн амьдардаг ажээ. Эхнээсээ л манай хоёр яриа хөрөө нийлэхгүй бөгөөд анимот сүүлийн хэдэн сарын түрээсээ өгөөг байгааж. Манай хүнч тоож байгаа зүйлгүй надад орж ирдэг бүх мөнгөө би судалгаанд зарцуулсан. Би төлөх шинжлэгээ
Ингээд маргаанч хурцдаж анима нэг малгай зөөж өнөөхөөсөө цацраг ялгаруулад тэнд нь байсан мэлхийг том болгочихов. Тэгэж чулуугүй мэлхийгээ удирдах ураад байрны эзнийг мэлхийгээр хүлхүүлээд аялаа. Харин байн тэрхэд дэлгүүрт хүнсээ цуглуулахаар явж байх бөгөөд Гвенч бид ганц удаа ядаж энгийн хүнс авч болох уу гэх ба өмнө нь өвтөдөнгө алдсан шүү дээ. Тэгсгээд явж байсан Гвен нэг зүйл анзаарч яваад очиход байн саарлаа гэх жижигхэн харийн нөхөр болчихсон тэр авийг сүйтгэд айжээ. Тэгэд бүр тоож угаа чимгүй би Сомагийн алтан картыг олох хэрэгтэй байна гэд муудалцаж гарлаа. Энэ үеэр нь дэлгүүрийн менежер юу болсон гараад Гвенийг буруутгаж манай хэд баахан жигнэмиг авах хэрэгтэй болов. Бэм маань ч өнөө алтан картаа харсаар үлдэх бөгөөд энэ үеэр нь анимо дэлгүүрлүүд айраад ороод ирлээ шүү. Бэний цаг цэнэггүй байсан болохоор юу ч хийлгүй явуулж байгаа юм. Анимо хитэн хими бодис авч амтны тасагт байсан хамстер тот хоёрыг бас томруулаад аялаа. Тэнд нь ядж байхад Гвен өвөө хоёр явж байх бөгөөд Бэн ч хамстрын анхаарлыг татаж тэрүүгээр нэг скутертэй хөөцөлдөв. Хэдий харин бит болоогүй хамстрыг бол тэрүүхэндээ аргалцгаж байна шүү. Энийг нь харсан анимоч та нар намайг зогсоож чадахгүй. Би Вашингтон DC-г Вашингтон BC болгоно гэд яваад өгдөг буюу юм. Дэлгүүрийн менежер Бэнд маань талархаж Бэн хариуд нь өнөө алтан карта дэлгүүрээс авч болох эсхийг гуйх гэсэн өвөө нөргөө даваад явчихлаа. Ингээд Бэм маань дуртай дургу анимог дагаж явах ба Гвент судалж үзээд анимог ямар нөхөр гэдгийг мэдвэ. Мань хүн генетикийн том судалгаа хийж явсан ч өнөөх нь буруугаар эргэж бас хүсэж байсан шагналаа авч чадаагүй мод даянзэн. Бэн анима хаашаа явах гэж байгааг бодож байгаад байгалийн музейд ирлээ шүү. Үнэхээр л тэнд нь ирчихсэн байх бөгөөд өнөө химийн бодисоо хольж утгаад бүр устсан арслан занг эргүүлэн амьлуулв. Бэн энэ үед цагаа ашиглаж улаанаа болон үзэж гарлаа. Эхэндээ мөргүүлж ороод алуулж байсан ч хошуунаас нь авч шидэд хаяхан дээр. Уг нь эвэрнээс нь л хусдаг юм да гэж манай Яма энтер бол. Тэр ч яхав өвөө Гвен хоёр харин анимогийн араас явсан. Өнөөгч нь хайл Дэвангрын үлэг гүрүүлийг ам оруулаад тахлаа. Тэгээд өнөөхөө унаж гарахдаа та нартайг хөгжилдмөр байгаач надад авах ёстой нэг зүйл би гээд явв. Тэгсэн өнөө тод нь эсэгтээ манай Гвенийг шүүрээд явчих юм аа. Бэн жараас нь өсөрж ураад үдсэн ч ааштай уйлаа алдаж газар дунаад үлдэв. Өвөө манай хүнийг ирж авч нэг сонин харуулах бөгөөд тэрэн дээр нь өнөө анимогийн хүсэж байсан шагналыг нэг эрдэмтэнд гардуулсан гэжээ. Эхлээд ямар ч гэсэн Гвенийг авраг их ба Гвенч нэг барилгын орой дээр гацчихсан залгаж байна шүү. Очоод харахад манай хүнийг тойроод ялаа хаятай тод нисэж байх бөгөөд Бэн маань ч энэ удаа баасны ялаа гэдэг эвгүй нөхөр болов. Ингээд муухайштай уйлаа унгаас өмнө аварч давхар тоттой агаар дээр хөөцөлдөөстэй. Энэ үеэр нөгөө барилгын цонхоор зүгээр шидчих өвөн тасаад авъя гэж Гвен ажуумаг манд бөмбөг аятай харьцсан. Ингиж нэг юм гарна амарсан баасны ялаач тотыг ганц авч идээд анимогийн араас явдгаа. Анимо ч өнөө эрдэмтэн дээр очиод хүсэж байгаа шагналаа авч бахаа ангаад байж байхад нь Бэн ирэв. Мань хүч тэр том үлэг гүрүүлийн сүүлд цохиулж ухаан балардахдаа өнөө алтан суумогийн карта харнаа. Даанч нөгөө талд анимо эрдэмтэг барьсан байх ба яалтчгүй эрдэмтэн аварч өнөө карта нуранганд алдав. Ингээд баасны ялаач ялгацаа гүрүүл туучид нялаж хаяад анимогийн өнөө малгайг сугалж аваад эвдлээд аялаа. Малганаас ялгаруулдаг цацраг арайлж үлэг гүрүүл ясан гэдрэг болж төдч Гвеныг наалж пялдагнаад нэг юм жижигэрсэн байлаа. Ангийн төгсгөлд анимо баригдаж Бэм маань харин алтан карта алдсан ч сэтгэл хангалуун үлдээж баатрын ажиллаараа бахархсан аятай энэ анги дуусав. Дараагийн ангид манайхэд нуурын эрэг дээр буудалснаар гарах ба Бэм маань сартаа шүн нууранд сэлсэн шигэ байж байна. Тэгж байтал мань хүн живж Гвен санаа зовхот нь Бэн дурах баахан замаг зөөж улаана болон Гвенийг шоглолоо. Өөрөсөн Гвен чамайг өвөө тэлэндээ гэлсээр явах бол Бэн яар жинхнээсээ нуурын мангас гарч ирээд холоо аваа шидчихдэг. Ийм болсон нөгөө хоёртой хэлэгч хар шүн онтоолохгүй күүрчин өнөө тэнийг яма яриад гээд тоосонгүй. Маргааш улж манай хэд нуурын загасчлахаар гарах ба Гвен харин наргүй газар наранд бие шарна гэд үлдлээ шүү. Бэм маань цав левел ус руу өнгөж өнөө мангасаа харах гэсээр явах бөгөөд сүүлдээ бүр хөвж явсан модыг мангас гэж харваа. Өвөн ч юу гэж идэхгүй байж байсан. Тооник кракен гэдэг юм аа гэж хөлгийн ахмад шоу хэлж байна. Хэдэн жилийн өмнө түүний сүүлийн зургийг шоу ахмад дарсан ч хинч түнд итгээгүй байж. Тэр цагаас мань хүн кракеныг барих зорилготой болсон бөгөөд манай хоёрын загасчлал мангасын ам болоод хувирлаа. Ингээд цааш явж байхад далайн хэсэг газрыг хаасан байх бөгөөд далайн судлаач Жоно гэдэг нөхөр гарч ирээд бид энэ судалгаагаар явж байгаамаа үүнээс цаас явж болохгүй гин. Ахмад шоу жуурлаж Бэм маань кракена яах вэ гэсэн Жоно хэлж байна. Наач нь бол хүн татах гэсэн домог дөдий гэдгийг далайн судлаачийн хувьд хэлье. Гэт манай хэдийг буцааваа.
Буцаж явхад нэг зүйл радарт гарч ирсэн Кракен байх ба манай хэдийн хөлгийг зөвглээд ирж байна шүү. Тэгсэн чиг манай хэд рүү биш эрэг рүү явж байх бөгөөд эрэг дээр Гвен байгааг санан Бен араасны хурлаа. Усанд орж Риф Жарвс гэдэг усанд амьдардаг гар болох гэж байгаад флаш болчихов. Энэ үед нь Гвен эрэг дээр байж байх ба Кракений сэлүүрийг хараад Бенийг гэж бодож байгаа далайч идэгднэ. Азар Бен зөв цагтаа ярьж ааштай уяалаа болон босод хүмүүсийг Кракений хоол болгосонгүй. Нөгөө тал Жоногийн үлгээ Кракен сүрүүлэх гэдэг ба Бен эргүүлэг үүсгэж Кракенийг буцаав. Нэг юм аврагдлаа гэж бодтол Кракен хөлгийн урд хэсэг рүү дайрч хайрцагтай зүйлсийг авах гэж оролдсон ч Жоно өхөө хатан тэмцээд өгөх царайгүй байна. Бен Кракен цаахан иллэг ирүүн дээр нь хийж өгөөд нэг юм жинхнээс нь явууллаа. Манай хүн хайрцагтай зүйлийг сонирхож байсан Кракен тэмдрүүлээрээ аваад явчихж байна шүү. Удалгүй Бений цагны цэнийг дуусах төгөөж хөлөг рүүгээ хар урдаараа явсаар наан нэг юм цэнэгэн дуустдаг. Оройн аялагчид эргийг орхиж явж өвөөч Бен тэр зүйлдээ орооцолдохгүй байхыг сануулж байгаамаа. Маргааш өглөө нь Бен 0-доо удаад байна гэсэн байдгүй шүү. Айл хэдийн Кракений араас явж байгаа Ахмад Шоуны хөлөгт суусан байлаа. Ахмад Шоуч тэр тэнэг далаа судлаачаа солоод Кракен гарч ирэхгүй байх. Би өөрөө түүн дээр очино. Гэт нуурын гүн рүү орноо. Нуурын гүнд ирэхэд Кракен биш харин түүний өндөг байх нь тэр. Энэ үед нь Ахмад Шоу араас нь нэг зүйл ирэх ба буудаад айсан Бен байна шүү. Азар оноогүй бөгөөд манай хоёрч дээш буцаж гарахаар болох бөгөөд хүлэг дээр гарсан өөр нөхдүүд Ахмад Шоуг угтаж байна. Манай үнийг цогж унгаад ачих бөгөөд өнөө судлаач Жоно байж таарва. Бен маань хувирах гэсэн цаган цэнэггүй болж Жоно Ахмад Шоун хүлгийг дэлбэлээд явах нь тэр. Ингээд Бенч тэр эдийн араас дагаж явсаар цагаан цэнэгтэй болж баасны ялаа боллоо. Манай хүн нөхдүүдийг баастаж аяад ахмадыг аврах гэсэн ч өөрөө усан дунаж далавчаа норгоодглоо. Жоноч түүнийг дайрч аях гэсэн Бен нусаар модноос зүгдээд нуугдав. Жоноч тэр авийг ажиглаж байгаад ахмадыг усан даяад яваад өгөх ба Бен маань нэг юм ахмадыг авардаг. Буцаж ирээд юу болсон талаар ярьж Жоногийн талаар судлаад үзсэн Жоноч нь судлаач биш болж таарлаа. Тэрээр ховорцсон амьтдыг барьж өндөр үнээр зардаг хөлсний нөхрөж. Бен энийг нь хөөж утсаар эртээдийн хөлөг дээр хайрцагт Кракений өндөгнүүд байсан болохоор мангас дайраад байсан ойлгов. Ахмад Шоу харин тоож байгаа зүйлгүй Кракенийг л барих талаар бодох бөгөөд надаа илүү зав байгаа явцгаах уу гэж байна. Аюултай бас Кракенийг хамгаалах гэж байгаа тул манай хэд ахмадын завыг гусаад Ахмад Шоуыг үлдээгээд яваад өгөн тэрэ. Нуурын нөгөө захын байшин дээрхэд Жоно өндөгнүүдийг аль хэдийн хулгаалсан байх бөгөөд Бен энэ удаа жинхнээсээ Риф Жарвс боллоо шүү. Удалгүй Кракен ирж тэр авийг нураад сүйтгэх ба Бен маань Жонотой үзээд эхлэв. Өндөгнүүдийг салгаж авсан ч өнөөдөл нь өнхөрж явсаар тавцсан дээр гацчихв. Ингээд Кракен Жоно Бен гуруулаа ухсгээж Кракен өндгөө авсан ч нөгөө хоёр араас нь орж ирээд сүүлдээ бүр нуурлуу унлаа. Жоно Бенийг маань манартал нь хусаж аяад өндгийг авав. Бен маань сэргэж араас нь орж ирээд өндгийг авах гэсэн ч Кракен бас дундуур нь орж ирээд өндгөө аваад зүхтлаа. Энэ үед нь Жоно харин долгионоор Кракеныг унгаад өндгийг нь авчихж байна шүү. Бен дахиад Жонотой усан доор тулж үзэлцэж явсаар өндгийг авч ээжд нь өглөө. Энэ үеэр дайрч орж ирсэн Жоногийн өмсгөлийг эвдэж амтан болгоод хаялаа. Ингээд уурдаа ээж Жоног зуушандаа авах гэсэн Бен манд болиулж өөрөө харин ганц сайхан салхисигтэл цохвоо. Ухаан алдсан түүнийг хайж цагдаад үлдээгээд өөрөө алга болоод өгөх нь тэр. Харин Ахмад Шоу бууж өгөхгүй сэлүүрт завтай манай хэд дээр ирэх ба би Кракенийг барьсан бололтой гэсэн Риф Жарвс болсон Бенийг манд баригдсан байваа. Манай эрийг эргээд харж явахт нь харин цагны цэнийг дуусаж нэг юм аврагддаг. Ингээд 3 дугаар анги дуусаж 4 дугаар анги эхэлж байгаа юм. Хэсэг нөхдүүд машинаараа итэм ухах гэж байгаагаар гарах бөгөөд Бенч ямар нэг технологи дотор орж чаддаг апгрейд гэдэг нөхөр болоод гсэн байлаа. Ингээд дээрэмчдийн машин дотор орж ядах зүйлгүй зогсоосноор энэ анги маань эхэлдэг. Манай хэд амралтын өдрүүдээр авах Вера дээр очихоор болсон бөгөөд манай Бен л уйдгартай байв. Нөгөө талд нь авах Верач Бен тэрэдийг ирэх гэж байгааг хөрш балдангууд яриад байж байваа. Хөрш балдаагч сайн хараг гिचээд орж кино үзээд сууж байсан ногоон нус шиг зүйл биед нь орчлоо шүү. Манай гэж дөөрөн хөгсчүүл амьдардаг тосгон дээрх ба нэг эмээг бүр дээврээс амар үсэрч хараагаад буухыг Бен маань харав. Гүбүүрч болоогүй хөрш балдан агч нэг л сонин харагдаад ямар нэгэн зүйл тохиолдчихэд тэ янз нь. Ингээд авах Вератагаа нэг юм уулзаж хоол ундаар дайлуулсан шигэ Бенийг бодвол Гвен маань хамаагүй ажуумаа вайфтай болохоор авахтаа дотно байваа. Харин Бен дураг уйдаж сүнс болж хувраа тэр хүндээ Гвенийг айлгаж байх шиг. Тэгснэ бүр голфын машин унаж тэр авийн хөгсчүүлийн нүдийг нь орой дээр нь гарганаа. Ингэж явсаар нэг хөгшний алимтай байлог хусах санаатай байсан ч эмээ бүр ханандаа өсөрч гараад ялаа идчихэж байна шүү. Бен маань нин жах хөгшин хүмүүс гэж хүний бодохгүй зүйл одоод гарах бөгөөд өнөө сонин өвгөн балдангуйг дагаад явлаа.
Гэхдээ тэгсэн балдан өвгөн хөлөөрөө сунаад хашаад аваад явчихж байна. Нэг зөөр улдаа газар руу орох гэж байхад нь Бэний цагны цэник дуусаж баригдах бөгөөд балдан өвгөнч толгой үзүүгээ эргүүлж бариад Бэнийг хөөж гарлаа. Бэн маань гольфийн жижиг дэргэнд сууж балдангаагаас зугтаж явсаар онхолдов. Цагийн цэнэггүй яах учраа олохгүй байтал зүлэг услагчаас гарсан уснаас айн балдан ах яваад өгч байгаам. Энэхүү Бэн маань юу олсон өвөө гэвэн хоёрдоо хэлэх бөгөөд өвөө итгээгүйч балдангааг шалгаж үзэхэр боллоо. Гэрд нь ороход хинч байхгүй харийнхан гэхээр уул мөр олсонгүй үлдэн. Гэсэн хэдий ч Бэн маань өдөр шиг Вэнийг дагуулж өнөө зойрыг шалгаж үзэхээр явв. Нөгөө талд балдан өвгөн Вэра ажууматай уулзах ба хөөгтүүд идэхэд арай жижигхэн жажлууртай байна да гэж авнаа. Тэгэхээр тосгоны өгсчүүлийн биеинд харийн магчин нус орсон болж таарлаа. Тэр бодгоо балдангаа Бэнийг сэжиглээд ихсэн бөгөөд манай хоёр лөө өөр өгсчүүл дайрч байна шүү. Бэн Гвен хоёрч зугтаж явсаар өвөөтэйгөө таарлаа гэдэл өвөөгийн биед нус бас орсон байдаг. Ингээд төгсчүүл манай хоёрыг илдэж өсөөр манай хоёр ч өнөө зойрыг онгойлгож оров. Тэгэхдээ Бэн нохоо зээх болсон байх ба өнөөхөн зойр биш уртаас урт хонгол байхан дээрээ. Зугтаж явсаар салаа зам дээр ирэхэд өвөөч Бэнтэй үзэлцэх бөгөөд манай хүн цагаа тулсан өвөөгөө зодож чаддаггүй. Энэ үед нэг Гвен тэр чинь өвөө биш харин заваа нус гэх бөгөөд Бэн ч өвөөгөө сайхан нуранганд үлдээгээд яваад өглөө. Тэгэхдээ нэг өнөр илрүүлэх ба цагны цэнэг дуусахаас өмнө нэг газар руу орж ирлээ шүү. Эргэн тойронд харахад дүүрэн өнгөн дотор хүмүүсийг хийсэн байх бөгөөд өвөөч тэр дунд нь байв. Энэхүү өвөөгөө гаргаж авчгаад босод хүмүүс туслах гэсэн ч носнууд гараад ирлээ. Тэд хөгсчүүлийн заримыг нь хөлөгтэй атсан байх бөгөөд хоолт ижээлээ бэлтчихэд дэлхийгээс явах гэж байгаа ажилтай. Бенч нэг мөр үзэж нэхий дээлээ тайлахаар болж галт залуу болоодглоо. Хөгшин хүн болсон нус мангас болон буцаж төлөвтөө орох ба галт тэсвэртэй шааржээ. Бэнийг маань энэгээр тэрүүгээр авч шидэд юм болсонгүй. Энэ үеэр Гвен лүү дарахт нь усан буугаар ус цацсан харин ухарж байна шүү. Бенч бас балдангааг ингэсэн санааж галаараа агууд байсан усны хоолойг цоолоод аяв. Ингээд нусан мангас жууршиж манай хэд хөлг нь өөрхөөс өмнө хөгсчүүлийг гаргаж авнаа. Харин өнөө нусан мангас жижигхэн болсон байх бөгөөд нууцаар хөлгтөө суугаад ирсэн газар руугаа буцав. Бенч хөгсчүүлийг гаргахдаа флаш болж тэднийг буцаад хэвийн амьдралд нь оруулжээ. Ингээд уйдгартайгээд байсан авга Вэра дээр адал явдалтай амралтын өдрийг өнгөрөөж манайхан цааш замд гарлаа. Үзэгдэл солигдоход өнөө агуугаас нусан мангас дахиад гашиж байгаагаар дуустгаа. 6 дугаар анги эхлэхэд хавчир робот 66 мөн Тетракс гэх хөлсний ангуучид Вилгаксийн роботыг цусын хольж байгаагаар гардаг. Тэд ажлын ярьцлага өгч байсан бөгөөд гуруулаа дэлхий рүү явж Omnitrix-ийг олж ирэхээр болсноор энэ анги маань эхэлнэ. Нөгөө талд өвөө Бэнд бэлтгэлийн талбай бэлдснээр гардаг. Бэнд алмазан толгойд олж өөрөөсөө алмазан сум гарган бай бүрийг нь онох бөгөөд нэлээд чадвараа ашиглаж сурсан байж шүү. Магцаа хөөгөн хормон дээрээ онгог ихчээр санаандгүй сум алдаж өвөө Гвен хоёрыг зоолтой алаад ажихсангүй. Манай гэц цааш хөдөлж харин ангуучад Бэний мөрөөр бэлтгэлийн талбайд ирсэн байлаа. Тэр хүндээ хөөхөн нэгэнтэйгээ өрсөлдөх бөгөөд яриа хөөрөж нэг л таарж өгөхгүй гарууд байхан дэр. Манай хэд харин орхигдсон хуучны тосгонд ирэх бөгөөд Бэний алмазнаас болж машин эвдрэн зогссон байв. Бэн ч өвдөө туслах гэж цагаа ашиглах гэдэггүй бүр юм л бол цагаараа бүх зүйлийг шийдэх гэж үздэг болсон байхан дээрээ. Удахгүй уйдсан Бэн маань тэр хавтаа танилцахаар болж Гвенч Бэнийг асуудалд оруулахгүй тулд ээж шиг нь харж явахаар болов. Хэлж амжаагүй байхад золигч нь цагаа ашиглаад харин бий болоодглоо. Цагийг ашигласан мэдээлж ангууч дээр ирсэн байх бөгөөд Бэний байршлаар ирж явна. Бэн харин араас нь ирсэн Гвенийг шоглож энэ үеэр нь хавчир робот гарч ирнэ. Би Omnitrix-ийг авахаар ирлээ гэх бөгөөд Бэн ч юу яриад байгааг нь ойлгохгүй. Харин Гвен цагны талаар ярьж байгааг гадарлалаа шүү. Хавчин гартч дайрж Бэн харин сүнс болж алга болно. Гэсэн хэдий ч түүнийг дулаанаар нь олж нэг сонин зүйл цацаад ядах юмгүй Бэнийг буулгаж авав. Гвен энэ үед хавчин гартыг өргүүр дээр гарсан гарч "Тэнийгээ наад хөшүүргээ таац" гэж хэлээд таацтай авчиад үлдээв. Цагны цэнэгч дуусаж Бэн Гвен хоёр машин руугаа буцаж манайхан эргээд замдаа гарнаа. Ингээд өвөд юу болсон хэлж байхад машины дээвэр цөмлөж 66 орох гэж үзнэ. Өвөч тэр дээрөө тоороомс татаж 66-г урдаа оруулж мөргөө таяхан дээрээ. Гэвч 66 гэмтэлгүй харин өвөөгийн машины дугуй агар зогсов. Энэ үед хавчин гарт чирж манайхэд хууж уурахаар орж зүхтаацгаалаа. Цааш нүүрс зөөдөг машинд сууж явхад цаг нэг юм цэнэг орж Бэн маань араас нь хөөж явсан ангуучуудтай тулахар боллоо. Гэвч хоёрын эсрэг нэг Бэнийг маань юм болгохгүй ба харин нэг бөмбөг гарч ирэн хий ялгаруулан 66 хавчин гартыг ухаан алдуулав. Тетракс тэднийг унагсан байх бөгөөд ухаан алдсан Бэнийг маань уурхаагаас аваад гарлаа. Тэгэд Бэнийг хараад хэдэн тэрбум хүн амьдардаг гариг дээр Omnitrix-ийн тэнэг амьтан сонгох гэж. Тэгэд Omnitrix-ийг тайлбарлаж өгнө.
Энэ нь сансар огторгон хамгийн хүчтэй зэвсэг бөгөөд сайн муугийн хоорондох дайныг шийдэх гол түлхүүр гин. Яриг нь сонсоод байгаа Тетракс яг ч муу гаравш бөгөөд Omnitrix-ийг бүтээгчт нь буцаахаар иржээ. Бенч түүнийг өгөөсгөн толдох гэж үзэх бөгөөд Тетракс юм болохгүй зүгээр нэг хүүхэд гэдгийг нь Бенд ойлгуулнаа. Ингэж явсаар Бенч түүнийг хэн гэдгийг нь мэдхийг хүсэх бөгөөд бага авсан алмаазан толгой туун шүү. Яг ч алмаазан толгойд биш бөгөөд түүнтэй ижил төрөл зүйлт нь байв. Ингээд байж байхад нь хавчин гарт 66 хоёр өвөө Гвен хоёрыг барьсан гарч ирэх бөгөөд Бен манч тэднийг аврах гэж үзэгч Тетракс тэгүүлсэнгүй. Цагны аюулгүй байдал чухал бөгөөд өөрөө 66 хавчин гарт хоёртой тулахаар болов. Ингээд толдож эхлэж хавчин гарт харин Бений араас явлаа. Бен цагаа ашиглах гэж байгаад өвгийнхөө өмнө нь бүх зүйлийг болчингаар шийдэх хэрэггүй байна. Бод гэж хэлсэн санаж Саарла болоод тоглоо шүү. Саарла нэлээ ухаантай гар гаргийн бие төгөөд жижиг биеэ ашиглаж хавчин гартын холбогчийг салгаад ядах юмгүй унгаад аяв. Харин Тетракс 66-д бараг ялагдаж байх бөгөөд Бенийг хараад түүнлүү дайрлаа. Энэ үеэр нь өвөө 66-г саатуулах гэж үзэж байгаад өөрөө гэмтэх бол Бен харин айл эдийн нуруунд дээр нэрчгсэн энийг салгавал юу болох вэ гэж 66-г нисгэн усны дорхыг хавчин гарт 66 хоёр дээр унгаад аялаа шүү. Энэхүү Тетракс ч тэднийг байрч Бенаас маань харин цагийг авахаа боллоо. Оволсон бас гэж бодсон харин овоо нөхөрд Omnitrix очиж гэж бодсон юмдгоо да. Мөн өөрийн нисдэг тавцангаа Бенд хэрэг болно гэд үлдээгээд тэглээ. Ингээд Тетракс буцаж Гвен маань чамд яагаад дандаа харин кул зүйл ирдэг юм гэж гомдолсоор энэ ангид дуусав. Энэ өрөөд өнөөдрийн бичлэг маань дуусаж байна. Дараагийн парт ороход нэг удахгүй байхаа гэж бодож байна. Манайхан дардаг юмаа дараад хүлээж байгаарай за. Мөн дөнөш өгсөн хүмүүстээ саран хэё.